Элсэн дээрх бичиг. Балыг зорсон хоёр найз энэ замдаа төөрч унаа хөсгөө алдан эзгүй цөлд хоцорчээ. Зүгчиггүй яваад л байж. Эцэстээ хамаг усан дуусч ядаж эхлээд гол горих олох юм өрөөдөл болов. Замдаад тэд ялахгүй зүйлээс болон маргалтахад нэг нь төвчээр алдаад нөгөөгөө алгадаж орхижээ. Гэвч алгадуулсан найз нь юу ч дугарсангүй. Харин элсэн дээр өнөөдөр миний найз намайг алгадлаа хэмээн томоор бичиж үлдээгээд цааш алгачээ. Дахиад хоёр алхав. Найзууд маш ихээр ядарч байв. Гэвч гомдсон найз нь ганцж үг дуграагүй тул цаадах нь зүрхэлж амд нээсэнгүй. Нэгэн өдөс шуурга ирж яваага түргэн уртай найз нь төрүүлж мэдээд ам нэг шалтак болгон найзтай дуулгасан боловч цаадах нь юу ч хэлсэнгүй гин. Тэгээд ойролцоох жижигхэн булт чулууны нүмерт хэвтэж ам гарахыг гуйсан боловч тоосон шинжгүй холхон гудсаа тавиад хэвтээд өгчээ. Галзуу улаан шуурга тэдний төсөөлснөөс хүчтэйгээр нүмерлөө. Энэ үед нь ууртай найз нь түн рүү гүйн очиж өөрийнхөө хүнжлийг нүмергэн дарж хэвтсээр шуургыг өнгөрүүлжээ. Тэдний замд ан амтан өхөж ургамал модод олноороо булгарсан байх нь тэр. Ийм аюулаас эсмэнд арсан хоёр найз сая нэг хэл орж нэх хайдан гар барив. Замд нь том гихчийн элдэн хад таарахад мөнөөх найз нь ирж өнөөдөр миний найз намайг аварлаа хэмээн сэлжээ. Тэд дахин хоёр хоног явсны дараа жингийн суваа улмаар одог хүмүүсийн барааг харав. Тэнд хурч уун дустай золгон гарчээ. Зар сайхан сэтгэлд хүмүүс тохиож найзуудад зам чигийг нь зааж өгсөн байна. Энэ тоноод маргааш нь цааш явах болоход түргэн уртай найз нь чи энэ хүмүүс бидэнд унд хоол өглөө гэж тэмдэглэлээ хөдлөхгүй юм уу хэмээн доглонгүй асуухад найз нь цэглэж би тэмдэглэл хөдлөөгүй юм аа гэж хэлв. Тэгвэл намайг алгадахад элсэн дээр бичсэн хэрнээ мэгч нь аврахад юунд чулуун дээр сэлв хэмээн гайхан асуухад найз нь сэтгэлд таагүй дурсамж үлдээсэн зүйлсийг бид мартах уучлахын ухаанаар хүлээн авч гэтээ яг л элсийг салхи хэлбэн байж тухайн бичээсийг арилгахтай адил. Харин сэтгэлд үүрд үлдэх мэт нүд дурсамжийг хизээж марталгүй дурсаж явах нь зүйтэй. Яг л чулуун дээрх бичээс хэдэн мянган жилийн дарааж торон харагддаг шиг хэмээн хариулсан гэдэг.